За guys, ерөнхийдөө би нүүсэн тэгээд одоо дөнгөж шинээр ингээд ирж мэрэг юм хумаа ингээд тавьж байгаа болохоор ерөнхийдөө нэг юм жоохон царгаатай байгаа даа. Тэгээ өнөөдрийн бичлэгэн дээр бас нэг жоохон ингээд царгиж магадгүй шүү. За уучлаарай. Гэтэ бас яг ингээд дуулж муулахад бол айгуу гоё нэг юм автотune юм шиг. Миний хоолой бол ер нь айгуу гоё сонсогч зэ. Baby lock the door and turn the lights down low. And put some music on it so and so. Baby we ain't got no юу лээ. За гэхдээ тэр явахдаа тэгээ ерөнхийдөө дараагийн мишнүүдээс гайгүй болчих واخ гэж бодож байна. За ямар ч байсан сүүлийн үед бүр яг нэг юм гоё хайртай найруулагчдынхаа Art House киногоор бичлэг хийгээгүй бүр ингээ айгүй удацсан байна. Тэгээд эцэст нь нэг юм өнөөдрийн бичлэгэн дээр одоо хайрт Lars von Trier ахыхаа бас л хамгийн энгийн нормонд баригдалгүйгээр нэлээд задгаа хийсэн нэлээд задгаа кинонуудынх нь нэг болох 2018 оны The House That Jack Built дээр бичлэг хийх гээд бэлдсэн байна. Ерөнхийдөө бол яг л Matt Dillon-ы тоглосон Jack гэж гаж донтой цуврал алуурчны 12 жилийн турш үлдсэн хэд хэдэн алгын тухай өгүүлэх. За бас ер нь л цуврал алуурчин тэр дундаа OCD-тэй цуврал алуурчны тархин дотор яг юу болдгийг, хүн алчгаад сэтгэл санаа, оюун бодолд нь яг юу хэрэгэлдгийг гэдгийг айгүй сонирхолтойгоор харуулсан тийм кино гэдээ ойлгочиход болно. Lars von Trier гэж энэ даан гаралтай найруулагчийг мэддэг хүмүүс ч байгаах, мэддэггүй хүмүүс ч байгаах. Тэгээд мэддэг, хайрладаг, кинонд нь дуртай хүмүүс байх юм бол угаасаа л яг ямар шүү хэмжээний одоо ийм үзэхэд хүнд за бас ойлгоход ч хэцүү нэг тийм энгийн кино үзнэ гэдэг хүлээлттэй үзэж эхлүүлсэн хүмүүст бол ингээд дунд туруу өмхүүлдэг тийм кинонууд хийдгийг нь бол мэдэх бах. Antichrist-аас ахуулаад за тэгээ өнөөдрийн The House That Jack Built энэ нь бол ялчгүй сүүлийн хэдэн жилд бүр айгүй алдартай болчиход байгаа. За бас тэ та нар нөгөө нэг My Name is Bjork and Your Television is About to Explode гэдэг мемийг мэдэх бах. Тэгээд тэр мемэн дээр гардаг одоо Исланд артист болох Bjork-ийн тоглосон Dancer in the Dark ч гэсэндээ бас айгүй сонирхолтой кино байдаг. Одоо дахин нэг дуртахад тэ энэ найруулагчийн кинонууд бол ялчгүй хүн болгоны тейстэнд таарахаар тийм кинонууд бол угаасаа биш ээ. Өнөөдөр ярих байгаа киноч гэсэн би л та нарт ингээд товчулж ярьж өгч нэг юм жоохоо энгийн хэм маяганд оруулах гэж байгаа болохоос биш яг өөрсдөө бүтнээр нь үзэх юм бол нэг иймэрхүү кино үзэж дасаагүй хүмүүс бол бүр ямар навшаа үзээд байна л гэж бодохоор тийм кино. Тэгээ аллахыг урлагтай холбоод тэгснээ бас энэ Jack гэж залуу өөрийнхөө төсөөллийнхөө найзтай аллагнуудынхаа тухай одоо энэ philosophical төвшөнд ярилцаад байдаг байхгүй. Тэгээ тэгснээ үе бүр ингээ голоор нь black screen дээр нэг юм янз бүрийн зураг random зургнууд гарч ирснээр манай хүн тэр ингээ төсөөллийнхөө найзтай тэднийхээ тухай юм яриад идэг. За ер нь зүгээр амар weird кино. Тэгээ өнөөдөр би ямар ч байсан аль болох ойлгомжтойгоор гажууд шугамнуудыг ингээд оруулалгүйгээр гол шугамнуудыг ингээд барьж үйл явдлыг ярих гэж хичээнэ. За ерөнхийдөө тийм байна. Тэгээ өнөөдрийн маань дугаартай Pizza Hut-ийн hot dog pizza сайхан хамтран ажиллаж байна. Хэдүүлээ газ киноныхоо үйл явдал руу орё. Тэгэхээр кино маань шууд нэг юм нэгдэх явдал гэсэн тайтл картаар эхлэнгүүтээ манай гол дүр болох Джек гэж залуу машин авдалжээ зам дээр тусламж гун зогсох эмэгтэйтэй нэг таарж байгаагаар эхэлдэг. Тэр эмэгтэйд нь мэдээж та нар таньжээвэл Kill Bill-ийн The Bride, завас Pulp Fiction-ийн Mia-гаараа алдартай домогт Uma Thurman нэгчмэн тоглосон байгаа. Ямар ч байсан Джек нэх айхтар туслах хүсэлгүй байгаад байхад нь тэр эмэгтэй шууд л өөрөө баг намайг ойрхон байрладаг нэг юм засварын газар руу хүргээд өгчхөө. Тэнд очиод нэг багжаа засуулчвал би өөрөө машинаа засчнаа энтергээд ямар ч айсан шинжгүй машинд нь ороо тэгснэ дугаач явчихгүй яана би одоо ингээд ээжийнхээ үгэнд орохгүй танихгүй хүний машин дараа суучлаа штэ. Гү чи одоо тэгээ айгүй бол цуврал алуурчин байвал яана гэж мэгд солиорж жагаад уг нь бол Jack тэр засварын газар нь хөргөж өгчөөд явах гэжээсэй. Тэгсэн чинь нөгөөх нь дахиад шууд тулгаж агаад намайг ингээд машин руу буцаагаад хүргээд өгчөө гэд тэгснэ хөргүүлснэ бүр машинаа өөрөө засчихгүй Jack-аар засуулж багч нь дахиад эвдэрсэн чинь яа за чи наваг тэр засарчин одоо тэр засварны газар руугаа ингээд буцаагаад дахиад нэг удаа ингээд хүргээд өгчөө тэхүү гээл тэгээ дахиад өөрөө суугаа явчихдаг. Тэгснэ за бүр түрүүн чамайг цуврал алуурчин байж магадгүй гэж хэлсэн үгээ буцаагаад авлаа. Гү чи тийм угаасаа хүн алж чадхаар арчаатай ир хүн биш вэ нөө сулдаараа л амтан байх шиг байж тэн тэр гэж хуцаж агаад алуулаад тахалгүй яах вэ? За тэгээ энэ хэсгэн дуусны дараа яг тэр алуулсан байгаа эмэгтэйгийн цустай нүүрний гоо үзэгслэн энтергээд нөгөө нэг төсөөллийн найзтайгаа Jack янз бүрийн сонин юм ярьж байгаа. Манай хүн тэгээд интерьер дизайнер байхгүй. Бүхэл зүйлсийг математикийн төвшөнд төгс байлгахыг хүсдэг тэр OCD-ийн бас энэ мэрэгчлээс нь те одоо улбаалж гарсан байх магадлалтай юм байлээ. Түрээсэлдэг хуучин пиццаны газрынхаа ард талынх нь хөлдөөгчөнд өнөө хаалсан эмэгтэйгийнхээ цогцыг авчирч тавьснаар ер нь те одоо ингээд цуглуулга нь эхэлсэн байгаа. Бас нэг сонин зүйл гэвэл тэр газар нь нэг юм цойжлоотой өрөө байдаг. Тэр өрөөг ерөөсөө хичнээн оролцсон ч Jack онгойлгож чаддгүй
юм байлээ. За одоо болохоор хоёр дахь явдал руугаа орж байгаа. Нэг л өдөр яг ямар нэгэн онцгой шалтгаангүйгээр нэг юм рандом эмэгтэйг сонгож дахангуудаа хаалгын тогшоод би ингээд цагдаа байгаамаа гэж худлаа хэлж байгаад яваад орчдөг. Орсныхоо дараа би цагдаа биш гэсэн яагаад чи намайг цагдаа биш гэж сэжгэлж эвгүй байдалд оруулж байгаа юм чи гэж ууралж боомлоод ухаан алдуулдгийг. Жохон байж байгаа сэрснийхэн дараа намайг уучлаарай гэж уучлал гуйж ийснаа халуун юм уулгаж бөглөрсөн хоолойг нь жохон тайвшруулж ийснаа сэрэхгүй бол зүгээр буцаад унтаачтай гэж дахиж боож унгаагаад сүүлдээ бүр хутгалж алаад дуустдаг. Уг нь бол хамаг уул мөрөө цэвэрлээд цогцын машинд ажилласнаар хинтж баригдалгүй зүхтаах боломж байсан ч гэсэн гарсныхаа дараа өвсөдийн хөдлөөд хевснийхэн дор цусны мөр үлдээсэн юм шиг санагдангуудаа буцаж ороход угаасаа ямар ч цусны мөр байхгүй шүү дээ, тийм. Дахиад гарчаад яг явах гэжсэнаа ханандах жаазныхын ард цусны мөр үлдээсэн юм шиг санагдаж дахиж нэг орж шалгаад тэг яг гарахтаа зэрэгцээд цагдаагийн машины чимээ сонсогддгийг. Тэгсэн ч гэсэндээ сандалныхын доор дахиад нэг цусны мөр үлдээсэн юм шиг санагдаж дахиад ороход угаасаа бас тэгэл дахиад юу ч байхгүй шүү дээ. Улмаар ингэж орж гарсаар байгаад өнөөх цагдаа дааж баригдаад нэлээд эвгүй байдалд орсон ч гэсэн яг яаж яагаад чи харгалцдгийг. Гэтэ нэг балаа юм гэвэл тэндээсээ явахдаа нөгөө нэг цогцсоо машинаасаа чирээд явцсан. Тэгээ угаасаа тэр нь ингэ цус алдаад замаар нэг цусаар будаад яг сайхан одоо өөрийнхөө байрладаг пиццаны газрыг хөргөгч рүү газрын зураг зураад өгсөн байлгүй яах вэ? Гэсэн ч тэнэг хүнийг Аз авэн гихчээр яг тэр үед нь бороо ороод зам дээр гарсан хамгал цус нь борооны усан дугаагдаад алгуулчихж байгаа. За тэгээ манай хүн өдөржин ажиллаад хүнд өдрийг давсан юм чинь нэг сайхан пицца хатаас хат дог пицца захиалаад идчихье гэж боддог. За манайхан бол миний өмнө нь танилцуулж исэн пицца хатын хат дог пиццаг ерөөдөө мэдчихэж байгаа шүү дээ, тийм. Хат дог пицца маань тэгээд одоо нэг юм урамшуултай байгаа юм байлээ. Өмнө нь яг дан хат дог пицца нь өөрөө тусдаа үнэтэй, тэгээд багц нь бас тусдаа үнэтэй байдаг байсан болвол одоо яг оройн 9 цагаас оройн 11 цаг хүртэл пицца хат цэгмэн эсвэл пицца хатын утасны аппликейшнээс хат дог багцыг захиалах юм бол багцыг нь бүр яг дан пиццаных нь үнээр одоо хямдруулж авах боломжтой байгаа юм байлээ. Багцанд нь мэдээж амтаж шарсан төмөс заавас том хэмжээтэй Mountain Dew-unda багтж байгаа. Тэгээ угаасаа мэдээллийн ингээд нуршаадах шаардлагагүй амар ойлгомжтой байгаа зү, тийм. Тэгэхээр манайхан 21-ээс 23 цаг хүртэл хат дог багцаа сайхан захиалаад амтархан захиалж амтархан сайхан идээрээ. За тэгснэ манай хүн сүулдэ бүр алсан хүмүүсээ янз бүрийн позоор байршуулангуудаа зураг авч маваад OCD гэхээсээ илүүтэй бас нэг юм төгс биш байдлууд нь үзэсгэлэнтэй харагдаж болж эхэлсэн байхаас гадна заримдаа аллагын газраа цэвэрлэгчгүй цусны толботой нь үлдээгээд явж эхэлдэг болсноос нь яалтчгүй нэг юмтэй алгануудаа дуртай болоод эхэлснийг харуулж байгаа. Тэгээ ер нь л яг аллаг хийх ямар мэдрэмж өгдгийг өөрөө одоо өнөөх төсөөллийн найздаа гудамжны гэрэлнүүдээр зүйрлүүлж тайлбарлаж байгаа байхгүй юу? Яг гэрэлний доогоор алхаж явах үе нь аллаг хийж явах үе гэж байгаа. Ард нь сүдэр байхгүй, урд нь сүдэр байхгүй, бодох санах юмгүй амар амгалан хүчрэхэг гой мэдрэмж авдаг хэсэг нь тэгээд амьдраад урагшлах тусам урд талд нь тусах сүдэр буюу хүн алсан таашаал нь хориглоно. Гэхдээ бас давхар араас нь тусах сүдэр буюу өвдөлт шаналл нь бас ингээд баг багаар томорсоор таашаал хийсгээ гүйцэж байгаа. Хамгийн гол нь дараачийн гэрэл буюу дараачийн алгаа хийхэд дахиад л амар амгалан аз жаргалтай дээрээ ирээд өмнөх бүх сүдэр одоо артлын сүдэр, уртлын сүдрийн тэрэ мартна гэдэг нэг тийм зүйрлэл. За тэгээ ямар ч байсан 3 дахь явдлынхаа цаг ирж юм. Ер нь бол айгүй энгийн 2 хүүхэдтэй бэлэвсэн эмэгтэйтэй дотоонсонгуудаа хүүхдүүдтэй нь хамт ойд ингээд ангийн аялал хийж явахдаа яг л шууд утгаараа тэр 3 дээр ангийн бэлтгэлээ хийгээд 2 хүүхдийг нь буудаж алангуудаа ээжийг нь амьд үлдээж хүүхдүүдийн цогцтой хамт хоол идээд сууж байгаа. Хоол идэж дуусчаад ээжийг нь ч гэсэн алхан тодорхой. За тэгээ дөрөвт явдал Жак маань хэсэг хэн хугацаанд нэг эмэгтэйтэй болцоод бас айгүй хөөрхөн л байсан юм бэлээ. Тэгээ нэг өдөр хамгал сэтгэл тодорхой уудлагаар шийдээд бараг л 60 гаруй хүн алсан цуврал алуурч юм гэдгээ илчлээд хэлсэн байдгийн. Мэдээж тэр эмэгтэй нь худлаа байлгүй дээ гэж бодож исэн ч гэсэн аюулгүй байдлаа хангах гэж гарч цухтаагаад байрныхан доор байсан цагдаад ингээ манай найз залуу өөрийгөө цуврал алуурчин гэдэг наа гэд хэлэхдээ Жак гарч очиод те зүгээр нэг юм хальт үл ойлголтсон хосууд юм шигээр жүжиглээд аргалцдаг. Буцаж орсныхоо дараа тэр эмэгтэйг гэрт нь түгжээд тусламж гуйгаад орилоод үзэхгүй юу гэж дураар нь баахан орилуулсан ч угаасаа хинж тэр тусламж гуйж орилж байгааг нь хуцтайгаар ойлгож туслахаар хэрэггүй. Улмаар тэгээ Жак хүл суулгаж байгаад алах нь тодорхой. Хамгийн сонин нь алхаасаа өмнө хөхийн тайрж аваад байрныхан доор байсан нэг машины цонхон дээр тэр тайрсан хөхөө аваачаа тавьждаг. За тэгээд хамгийн сүүлчийн бөгөөд хамгийн том явдал нь болох 5 дахь явдлын цаг ирж гин. Нэгч биш бүр 5 хүн хулгайлж хөрөгчөндөө аваачаад нэг дараалалаар байршуулж агаад снайпер бууган
шугуугаар одоо бүгдийнх нь толгойг нефт буудах гэж байгаа юм байлээ. Даанч одоо өнөх буудах гэжсэн сум нь металл сум биш. За ер нь бол нэг юм яг буудах юм бол бүгдийн нефт гаргах чадваргүй жоохон юм суг сум байж таарснаар Жак газ гарчаад ирья гингүүтээ металл сум худалдаж авах гэд явцдаг. Харамсалтай нь өнөх бууны дэлгүүрийн худалдагч нь бичиг баримт шалгуулахгүй бол худалдаа авалт хийх боломжгүй энэ төр гэж өгөхгүй байжгаад Жак уурлаад гараад явна. Угаасаа энэ худалдагч нь Жакийг жоохон буруу гарын нөхөр гэдгийг гадарсан юм шиг байлээ. Гарсныхан дараа цагдаа дуудлага өгчээдгийг. Дэлгүүрээ сум авах нь хударсан болохоор Жак гарч явсаар угаад нэг найзаасаа сум зээлэх гээд гэрт нь очсон чинь нөгөөх нь шигсэн Жакийг цагдаа нар хайж байгааг мэдчихээд барьж өгнө гэд бүр бөө мутуулгаад бөөнл юм болж байгаа. Жак угаасаа одоо ингээд те аргуудынхаа нэгийг ашиглаж зөөлрүүлж ягаад гиндүүлээд алчилгүй яах вэ? Дараа нэрсэн цагдаагч гэсэн буудаж алаад шүүгэнээс нь олсон ганц ширхэг металл сумаа өртлөөд хөрөгч рүүгээ буцаад очдөг. Уг нь бол бүхэл юм төгс байсан ч гэсэн буу нь хитрхи ойрхон байна гэд яалтчгүй өнөөх хизээж онгоолгож чаддаггүй байсан өрөөрөөгөө хурж орж иж зайгаа тааруулах ёстой болж байгаа. Өнөөх хаалганч гэсэн яг яагаад ч юм анх удаага нэгдээд зайгаа янзын сайхан олцоод яг сайхан буудах гэжсэн чинь бүтэн киноны турш хоорондоо янз бүрийн юм ярьсан өнөөх төсөөллийн найз нь бодит хүн болчоо сууж идэг. Тэгснэ би чамайг зогсоох гэж ирээгүй. Зүгээр ганц л юм асуух гэж ирсэн. Гэхдээ чи чинь ингээд архитект хүн гээд төгс байшин барих хоббитэй байгаад байгаагүй лүү? Тэр төгс байшинд чи юу тохиолдсон гэж асууснаар бүр яг гадаан цагдаа нар ирчээд хахад богинохон хугацаанд өөрт байсан цуглуулганы цогцснуудаараа одоо яг энд харагдаж байгаа юм цогцсон байшинг барьж амждаг The House That Jack Built буюу Jack-ийн барьсан байшин тэ. Дуусныхан дараа цагдаа нар ч хаалганых нь гадаа хурж ирснээр айл хизээний хаалганы өрөмдөөд орж ирэх гээд ээжэдэг. Гэсэн ч Jack өнөөх төсөөлийн найзаагаа дагаж шалан дээр үүссэн байсан нэг юм хар нөхрөө явж орсноор за бас л киноны хамгийн сонин хэсгүүдийн нэгийг бид нар үзнэ. Тэр хоёр нэг юм сонин бөмбөлөг шиг юм цууснаа дараа нь нилээн давчуу зайтай агуу доторх ус мусыг гаталж явсаар байгаад одоо нэг юм тамийн үүдч гэх юм уу. За ерөн зүгээр ингээд тамд хүрээд ирдэг. Улмаар нэг юм голдоо нурцсан гүүрэн дээр ирэхэд энэний нөгөө талд нь юу байдаг юм бэ гэж Жак асууж байгаа. Нөгөөх нь хэлэхдээ болохоор тийшээ хурч чадах юм бол чи тамаас цухтагаад Деважн руу ч дээшилж болох юм гэд хэлсэн чинь хэдий би үсрээд хүрэхгүй ч гэсэн ханаар дамжиж авирж байгаад хүрчгэж болох юм биш үү гэж байгаа. Нөгөөх нь бол ерөөсөө хоригддаггүй яг хөө чадвал тэгэж болно л доо. Гэхдээ өмнө нь хинж амжилттай авирч одоо нөгөө талд нь хүрж байгаагүй хэрвээ унах юм бол чи тамийн хамгийн доод шат руу унана гэдгээ л сайн санаарай гэдэг. Жак угаасаа л тамдаа үлдэх нь тодорхой гэдгээ мэдсэн болохоор азаа үзье гэж бодонгуудаа авирж байгаа. Эхэндээ айгүй дажгүй авираад явж исэн гэлсэндээ за тэгээ замдаа одоо гарын трэнч цуцаад хаднууд нь чавирхад хэцүү болсноор унаатахнаа. Тэгээ киноны мэн сүүлчийн сцен дээр ингээд Жак одоо тамийн хамгийн доод давхар руу ингэж унж байгаагаар тэгээ ингэж кино мэн дуусч байгаамаа. За тэгээ өнөөдрийн өмчлөгийн дөрөв өндөрлж जैन. Тэгээд би угаасаа хэлээд байгаа шүү дээ. Ажилдаа орё гэдэг. Ажилдаа орё. And when the sun shines in a taxi sky, I'll be bucking in a cornfield. And Amarillo by morning, baby lock the door and turn the lights down low. And put some music on it so and slow. Baby, we ain't got no... Юле.